Биологийн нөлцөл шавхагдаж дуустдаг буй жигбэр ашиглажуулдаг байгалийн баялаг байдаг. Үүнийг Монгол Улсын их сургуулийн 3 биотехнологийн лабораторийн эрдэмтэн профессорууд ашиглаж олон төрлийн бүтээгдэхүүн гаргаж болохыг нотолжлаа. Тус лабораторийг 96 настай Тарио Кано гэгчих болсон иргэн өөрийн хөрөнгөөрөө тохижуулан байгуулсан байна. 200-аас 300 зүйлийн бодисноос аль хэрэгтэй гэсэн бодисыг түүж ялган цэвэрлэхэд ихэнх ажиллагаа цаг хугацаа шаардсан ажлууд энэ лабораторид явагддаг. Ингэснээрээ гаргаж авсан бүтээгдэхүүнийг эм болгох эсвэл хүнсний нэмэлт бүтээгдэхүүн болгон хэрэглэх боломжтой болно. За манай хоёр лабораторийн нэр нь бол биоорганикийн баруун лаборатори, нөгөө нь ургамлын биотехнологийн лаборатори гэсэн хоёр нэртэй. За ургамлын биотехнологийн лабораторийг маань Япон улсын 96 настай иргэн Тарио Кано гэдэг хүн одоо биднээс хамгийн хөрөнгөөр байгуулж өгсөн. За энэ хүн бол зөвхөн биднээс судалгааны багш төхөөрөмж өөрөөр хэлбэл хаардыг бол биднээс зөвхөн биелүүлээд зогсоогүй. Дээр нь бол цоо өөрөөр хэлбэл тэр багш төхөөрөмжийг ажилуулах, тэр хүнийг бэлтгэх, за тэр бэлтгэлсэн хүнийг бас цаашлуулж танилцуулаад ажилуулах талаар бол маш их хөдөлгөөн жаргал сайн ажиллаж энэ лабораторийн хөрөнгөөрөөс маш их хөрөнгө оруулж байна. Монгол эрдэмтдийг цаашид олон төрлийн болон хүнсний нэмэлт бүтээгдэхүүн гаргахаар зарим ажиллаж байна. Ингэснээрээ Монгол улс